Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 1.8 их найдаар бууруулж 31 их найд 600 тэрбум болгохоор оруулж ирсэн. Энэ орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байгаа вэ? Чахлын сайдаас сууж байгаа шүү. За хэрвээ орлого зорьсон түвшиндээ хүрэхгүй бол гаднаас зээл авах уу? Хоёрдугаар асуулт. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн 6-1-3-т нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-аас хэтрэхгүй байх. Монгол улсын 26 оны хөгжлийн төлөвлөгөө 26 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл төсвийн урсгал зардлыг бууруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 24%-аас хэтрүүлэхгүй байна гэсэн энэ хоёр шаардлагын хайчинд багш нарын цалинг нэмж болохгүй. Ахмадын тэтгэврийг нэмж болохгүй. Хуулиар хоригдсон гэд яриад байгаа. Энэ 24% шаардлага засгийн газар 26% түргэж болох уу? Хэрвээ болохгүй гэвэл их хурлын гишүүд эндээс санаачлаад явнаа гэсэн ийм бодолтой байна. За 3 дугаарт өнгөрсөн жил 25 оны төсөв батлах гэж сууж байхад инфляц 6% байна гэжсэн тий. Гэсэн чинь одоо статистикийн мэдээгээр бол 9-10% бараг хүрсэн байна. Яг бодит амьдрал дээр хэд хүрснийг таашгүй байна. Тэгэхээр эх жил бид нар 6% байна гэдээсэн бас л энэ жил шиг 9-10% хүрвэл яах вэ? Энэ үнийн өсөлтийг чи ард түмэн бизнесүүд нуруундаа өрөөд яваад байх уу гэдэг нэг асуулт байна. За дараагийн асуулт. Засгийн газраас 26 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. 26 оны хөгжлийн төлөвлөгөө үүн дотор бодлогын тэргүүлэх чиглэлийн 2.1.18 багш ажилчдын цалин улс нийгмийн баталгааны асуудлыг тэргүү ээлжин сайжруулна гэж заагаад заасан мөртлөө өнөөдөр салбарын багш ажилтны цалин улсыг нэмэхэд ямар ч бодиттой шийдэл тодорхой тоо алга байна. Энийг одоо яах вэ? Та нар үүнийгээ биелүүлэхгүй байгаа юм чинь төсвийн урсгал зардлаа 24%-аас хэтрүүлэхгүй гэдгээ бас биелүүлэхгүй яж болох шүү. За ийм 4 асуулт байна. За эхлээд болдын жавхлан сайд хариулах уу? Эдийн засгийн хөгжлийн яам уу? Танаас бас нэг асуулт. За 2 номер Батгүй эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга. За мөнхтэй гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн төрийн нарийн бичгийн дарга Батгүй. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг боловсруулахдаа нүүрсний үнийг бол өнөөгийн гадаад дотоод нөхцөл байдалтайгаа илдүүлээд яг эрсдлээс болгоомжлоод 70 ам доллараар хилийн дундаж үнийг тооцсон байгаа. Үнийг бол биднес бол дээшээ нэмэгдүүлж тооцсон илүү эрсдэлтэй гэж үзэж байгаа гадаад өнөөгийн нөхцөл байдал. Бид хэмжээний хувьд бол засгийн газраас 26 онд 90 сая тонн нүүрс гаргахаар ажиллаж байгаа. Энэ нүүрсний зөвхөн бид хэмжээг нэмэгдүүлэх биш бас баяжуулсан нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх талаар бас засгийн газраас хувийн хвшлийг дэмжих бодлогын зорилт тавьж ажиллаж байгаа. Бид хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой хөлийн бомб түрээр гарах боломжтой хүчин чадал төрийн болон хувийн хвшлийн уул уурхайн компаниудын бодиттой бизнесийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, экспортын гэрээнүүдийг үндэслээд арай бас бодиттойгоор төлөвлөхийг хичээсэн байгаа. Тэнцвэржүүлсэн орлогыг яг өнөөгийн байдлаар нэмж тооцохыг тодорхой үндэслэл бас байхгүй байгаа. Хэрвээ нэмийгээд явах юм бол бас хиймлэр нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа. Таны сая дурдсан бас орлого засвар яах вэ гэдэг асуудал бас дагаад үүснэ. Урсгалт зардлын тухайд хуулийн дээр заасан хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүний 30% гэж байгаа ч гэсэн өнгөрсөн оны улсын хөгжлийн жилийн төлөв их хурлаар батлуулахдаа урсгал зардлын хэмжээг 24% гэж зааж өгсөн байгаа. Энэ их хурлаар батлагдсан хүчин төгөлдөр баримт бичгтээ бас нийцүүлсэн байгаа. Ер нь урсгал зардлыг үе шаттайгаар бууруулах нь бол бас сая таны дурдсан инфляцийн дарамтыг бууруулахад бас засгийн газар сангийн бодлого талаас бас хувь нэмэр оруулах асуудал юм аа. Инфляцийн хувьд эх оны инфляцийг 7% гэж зорилт түвшнийг тавьж байгаа. Монгол банкны тавьсан зорилт интервалд нийцэж байгаа. Интервал инфляц маань өөрөө бас засгийн газар Монгол банк хоёр талаас бодлогын үр дүнгээ нийцтэйгээр хамтарч ажиллах ёстой. Бодлогын үйл дата эрэлт талын инфляцийг бууруулах талаас Монгол банкны мөнгөний бодлогын үр дүн гарах ёстой. Нийлүүлэлт талаас засгийн газрын зүгээс саяны урсгал зардлын хэмжээг үе шаттайгаар бууруулах, дээр нь нэмээд тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа хүнсний хувьсгал, атар дөрөв, цагаан алт, шинэ хоршоо зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжиж үр дүнгийн гаргах шаардлагатай байгаа. Бусад бас зохион байгуулалтуудын асуудлууд дээр анхаарч инфляцийг бууруулах зорилт тавьж ажиллаж байгаа. Инфляцийн зорилттой түвшин гүйцэтгэлийн тоо хоёр өөр учраас энэ 7% зорилт гэж тавьж байгаа. Инфляцийн түвшин
үе шаттайгаар бууруулах нь ер нь дунд хугацаанд макро эдийн засгийг тогтворжуулах, хүүгийн түвшнийг бууруулахад бас чухал ач холбогдолтой, зээлжих зэрэглэлийг бас бууруулахгүй байх чухал ач холбогдолтой учраас инфляцийг ийм зорилт түвшинд тавьж ажиллаж байгаа. За 5 номер Болдын Жавхлан сангийн сайд. За баярлалаа гишүүд өглөөний мэнд хүргэе. За мөнхтэй гишүүний асуултан дээр зүгээр би гишүүнийхээ хуваар эдэн санаа хэлье. За үнэхээр яг хоёр том хязгаарын дунд энэ төсвийн бодлогын орон зай ер нь байхгүй болж ирж байгаа. За дээрэс нь 24% гээд хязгаарлагдсан. За доороос нь 200 гаруй хуулийн 1000 гаруй заалтаар аль хэдийн төсвийн хуваарлтыг зардлыг нь одоо хуваарлцсан байж идэг. За энэ орон зай ер нь байхгүй болж ирж байгаа. Ер нь тэг болж ирж байгаа. За ийм өнцгөөс л одоо бүгдээрээ нэг ойлгож харах хэрэгтэй байгаамаа. Тэрнээс биш хуулиар хоригдсон учраас эрүүл мэндийн салбарын болон боловсролын салбарын ажилтнуудын төрийн албан агшрын цалинг нэмэх боломжгүй гэдэг энэ бол худлаа гуйлсан тайлбар шүү. Тэтгэврийн тэмцээний тухай хуулийн дээр тэтгэврийн авагчдын цалинг за үнийн өсөлттэй холбоотойгоор жил бүр нэмнэ гэсэн хуулийн заалт байдаг. Одоо яалч 5 номер гүйцэж хариулъя. Тэгээ яалчгүй ийм хуулийн заалт байдаг учраас миний саяхан одоо түрүүн хэлсэн тэр 200 гаруй хуулийг нэг хууль нь бас энэ байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ерөөсөө ингээд хуулийнхаа дагуу 1 2 3 гэж байгаа л бүх зардлуудаа ингээд автомат тавьдаг. Тэгээ тэрийгээ ч одоо хязгаартаа тавьдаг. Тэгжээж 24% одоо барьж байгаа юм. Тэгэхээр тэр орон зай гаргахын тулд 24% тэлэх хэрэгтэй. Эсвэл тэр хуулиар тавьсан баахан зардлуудаа хуулиуд нь хүчингүй болгох хэрэгтэй. Ингэж л орон зай гарч ирнэ. Зөвхөн 24-ийн хязгаарыг авна гэдэг бол эрсдэлтэй. За тэр нь бол байж ах хэрэгтэй гэж би боддог. Харин тэр хуулиар аль хэдийн зооцсон байгаа тэр зардлуудыг тэр хуулиудыг л хүчингүй болгох хэрэгтэй. За энэ дээр одоо хамтарч ажиллахад бол бид бэлэн шүү мөгч яг шинэ.